Дэтлээ season 2 episode 8. Тэр үнийг аваарай. За манай заяагийн ажил сууж байгаа залуу цэгс суугаараа те яг надтай болцож байгаа юм шиг өөдөөс хараа сууц. Урагшаа гарч. Урагшаага үзэгчдэг. Ямар гоё. Яг нэг voice шиг шаад өстэй сая. Ямар гоё юм mechanical эрг байж сая. Али дахиад нэг эргдээ. Али ингэж байгаа. За дахиад. Йоо, чаа. За манай хоёр залуугаас эхлээд өөрсдөө гоё танилцуулаад эхлэдэх үү. За миний ажил сууж байгаа залуу маань эхлээд гоё өөрийгөө танилцуулаад яагаад энэ эмэгтэй чамайг сонгох хэрэгтэй вэ те тэрийг хэлээ. За наваа Маргад гэдэг тийм тэгээ одоо нэгтлэн бодогч мэрэгчлээ тийм залуу байна. 3 сарын өмнө Монголд ирсэн. Вау. Хаанаас ирсэн бэ? Тайванаас. Сургуулаа төгсөөд. Тийм сургуулаа төгсөөд ирсэн. Тэгээ одоо мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Навааг сонгох шалтгаан бол би чамайг үнэхээр яг принцесс мэдрэмжийг чинь чамд өгнө. Вау, баярлалаа тийм ээ. За бүгдний нойрон өгье. Хариулттай орчих Намайг хэрэгжиж. Мөгцөр гэдэг. За би одоо 25 настай ажилжуулчлалын мэргэжлээ төгсөөд одоо мэргэжлэрээ тэгтээ ажиллахгүй байгаа. Арилжаа байдаг. За одоо тийм нэг тиймэрхүү залуу байна да. Намайг сонгох ёстой шалтгаан гэх юм бол тэрийг тусдаа ярина. Юу шаагаад байна вэ? Гэхдээ одоо чамайг Одоо хэлжий чамтай тусдаа ярих боломж олдсон шүү дээ. За би ямар ч гэсэн одоогийн байдлаар 4 хэлээр ярьдаг. Одоо 5 6 дахь сурж байгаа. Тэгээд энэ олон хэлээр яах гэдэг юм чи? Олон орны охинтой өөр шаардлах гэдэг нэг үү? nice 4 хэл те. За ямар хэлээ вэ? За англи японоор бол чөлөөтэй ярина. Да бас монгол их хэлээрээ ярина ярьчин. Уг ер нь ярьдаг юм болов гүн болов мэдэхгүй байна. Их хэлээр жоох муу юм Харин шүү. хилдээ жоох муу гад юм аа. Тэгээд яг тооцно гэвэл дохионы хэлээр нь бол бас дажгүй ярьцдаг. Чи зүгээр 2 л хэлтэй юм биш үү? 5 хэл мэл шаасан шүү. Би тэгвэл баг 4 5 6 хэлтэй юм биш үү? Одоо Франц хэл, Орос хэл хоёр сурж байгаа. Тэгээд ер нь Болчих байхаа. Болчих байхаа. Вау, nice. Ямар амигтэй өөрийгөө танилцуулъя тийм ээ. Донгаа гэдэг 28 настай. Тэстэй нэг юм шүү. Хүний нөөцөө мэрэгчлээ ийм хүн байна. Хүний нөөц. Өмнө бас манайд яг салангоо гэд хүний нөөцийг орж исэн шүү дээ. Солонгоон дэр ер нь хүн нөөцлөгтэй байсан. Яагаад чамайг сонгох хэрэгтэй вэ те? Салангоо. Яг хоо сайн ярилцдаг гэх юм уу? Нэг одоо нэг шалтгаангүй уурлаад Одоо байхгүй. тэгээд Уурлаад хүлээгээд байхгүй. Яг яагаад уурснаа шууд хилчдэг, ярилцдаг, ойлголцдог. Өмнөх харилцаа хизээд дууссан бай те. Яагаад энд сууж байгаа вэ те? За, манай Маргадаас эхлэе. Хэлцээ байгаа. Йоо, айлаа шүү дээ. Дуусгаагүй ирсэн юм шааш. 50-аас ирсэн бүр 50-аад найз өхнөө ирсэн бүр амар шааж байгаа юм шиг. Яг хоо 10 жилийн юм үерхэл байгаа. Гэхдээ тэрийг бол би нэг тооцдог. Тооцдгүй те. Яагаад тооцохгүй вэ? Тэр айгуу сонирм байна л та. Тэр охин яг яасан юм бэ те? Улираа тэндээ үлдсэн юм уу те? Яасан юм бэ? Юу хийвэл үерхлийг тооцохгүй гэж ингэж бодож болдго юм бэ те? Зүгээр ер нь надад тооцогдохгүй л байгаа. Тэр охинд яасан бол? Би хамгийн гоё гэсэн үз. Оо, вау, ямар өөртөө хэллээ. 5 хэлээ залуу. 3x-тэй. Тэгээ сүүлийнхаа x-ээс салсан шалтгаан нь болохоор body count бүр арай л их бэстийг мэдсэн. Йоо, мэдсэн. Хаанаас? Чи хайгаадсан мó? Энтэ онцноо. Яг хоо найзуудаараа суучаад шийдвэрлээ тоглож байгаа. Тэгээ санаандгүй мэдчихсэн. Тэгээд яг тэр үедээ бол миний body count-аас бараг 5 дахин их байсан. Тэгээд Чиний body count 1 байсан уу? ямар ч байсан 40 гарцсан байсан. Йоо! Тэгээ одоо бол бараг 50 60 руу орсон байхаа. Юу вэ? Хизээ салсан юм бэ? Хөөе. Бараг 100 руу төгсөж яж магадгүй. Наачаа тариад Гайхтай хөдөлмөрч авах юм шүү. маш тууштай заяаны хайгаа яваад байгаа юм шиг. Яг- Үстэй. Гэтэ надад салангуудаа нэг сайн ах жоохтой хуурай ах гэдэг. Тэрнтэйгээ нийлээд яваад байсан шүү. Ямар хэцүү Ажил дээрээ танилцчихсан байхгүй. Тэгээ ажил дээрээ танилцчаад тэг нэг хуурай ах гэх нэг байнга цуг яваад. Хоёр ах шээс те. Нойтон болсон баха Тий. ахчих шах. Чамаас халаа шүү, нойтой ах болоо шах. Тэгээ За тэгээд хоёулаа яваад нойтой. байсан шүү. Гой ч яах ямар мохоо өөрөө юм ах бэ те. гэж ямар Хаасан болсон юм уу гэдэг. Чи Сая 3 сард салсан. Тэгээд таарч тохирохгүй болоод салсан да. Гэр удаа хугацаанд үргэлжсэн үргэлжлээс. 10 сар. 10 сар. 10 сар Нэг хүн хийх хугацаа л байна те бас 10 сар гэдэг. Ер нь бол танад мэдсэн гэсэн үг юм ба шүү дээ, Тийм. тийм. Ер нь чи эрэгтэй хүнээс юу гэн чухалчилдаг вэ? Ингээд одоо харилцаанд те. Худлаа ярьдгүй, яг үннээ илчдэг. Ярьж Тэгээд боломжтой. хуурдгүй байхад л бусдаар бол гайгүй тийм. Гэтэ манай нэсвэлд орсон баг ихэнх огтод бүгд ингээд худлаа хилдэггүй, хуурдгүй гэдэг юм хамгийн түрүүнд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ залуучууд яг худлаа хилээд яг хуураа шагаад байна те. Гол нь нөгөө Манай хоёр залуу маань эмэгтэй хүнээс яг юуг нь төрүүлж харддаг вэ те? Чухалчилдаг бай. Тий, чухалчилдаг вэ. Царайг нь харна. Аха. Цаашлаад ирвэл яриг нь харна. Өөрийгөө авч явж байгаа байдлын л ер нь хард юм дүү. Манай мөхтөр 5 хэлтэй залуу.
Хувцлалтын юм уу? Нэг жоохон тийм нууцлаг дуу хувцлалтай хүмүүс нэг байдаг. Нууцлаг доо хууслаас дэглэмээ шахах. Ийм Хав юм аа ороож маа. хижаб мижаб Тэр зөө. чинь нэг аюу хэцүү шүү дээ. Ийм нууцлагдмал байгаад яг тэрний цаана бас яг юу нуугаад байна тийм ээ. Бас тэр чинь хэцүү юм шүү. Харин тэрийг олж мэдэх чинь өөрөө бас гоё шүү дээ. Бас адал явдал шүү дээ. Шат Харамч тийм хартай санагдаж байна. Яг энэ сүүлийн ярианаас дүгнэхэд те. Гүү шүү дээ. Би бол өөрийгөө огт харгүй гэж боддоо шүү дээ. Ер нь хар гэдэг чинь тэгэл өөртөө итгэлгүй хүний л одоо хэрэг өөртөө халдаад чадахгүй байгаа болох нөгөө хүнээсээ өө хайсан хүн л одоо өөртөө итгэлгүй. Тэгээд би энэ хүнд хангалтгүй байх уу гэсэн нэг тэр insecurity нь л одоо яг өөр дээрээ бууж чадахгүй байгаа учраас нөгөө хүнийг алдчихгүй гээд тэгээд өөр хүн олчихгүй гэсэн нэг тэр санаа нь л Ер нь ингэж байгаа шүү дээ. Хоёр төрөл үүдэг гэж байгаа юм заяа. Ингээд нэг харддаг хүмүүс нэг нь болохоор өөрөө араар нь тавьдаг болохоор өөртөөгөө тэр хүнийг адилхан өөрөө нэг тиймэрхүү араар нь тавьж мэддэг болохоор нөгөө хүнээ ч гэсэндээ тэгж адилхан боддог. Надтай адилхан байх гэж боддог. Нөгөөх нь болохоор тэрхээ өөртөө итгэлгүй хүмүүс ингээд надаас одоо бусад хүмүүсийг өөрөөсөө илүүд үзээд надаас илүү хүн дагаад явчихна гэдэг. Тэгэж ийм хоёр хүн л тэг үнэхээр хардас нөхцөл байвал бол хардах ёстой л доо. Ер нь охин хайхаасаа илүү залуу яагаад байгаа юм бэ? гүү. Яагаад энэ ах шиг хүүхэн хайж байгаа ах шиг. Ямар ч ер нь эмэгтэй хүн ямар ч байсан тэр хүний яг гол яг бусдаас одоо онцгойрдог зүйлийг л мэдсэн баха тэр хүн татагддаг байхгүй юу? Тийм болохоор нэг тийм энэ охин хайж байна. Би өнөөдөр энэ шоунд орж ирээд ийм охинтой очихын сан гэж юус бодоогүй шүү дээ. Мөхөө гэдэг. Мөнхөө 3x гэсэн тийм. Тий. Тийм. За. Чи өөрөө яг хитэн body count тийм үү? энэ жил 7 хүрсэн баха. Нас ярьж байгаа юм шиг шээж тийм. Энэ жил би 7 хүрээ таа үлээсэн. Ер нь one night-ыг зөв зүйл гэж боддгоо буруу зүйл гэж боддог. Тэгэл нэг мэдсэн чинь болцсон тохиолдол бас байна шүү дээ ганц. Чи ирээдүйд нэг мэдээл яваад байваа гэж шахах. Хоёр мэдсэн. За би энэ жил 14 хүрсэн гэсэн шашах. Чи нөгөө охиныхоо араас орчвоо гэж шахах тийм. Нөгөө охин орж ирсэн. Тэрний 200 гарсан бахаа мó үст та. Наа бүр амар шагаад ирсэн. Нэг мэдсээр байгаад те нэг мэдхэд мэдхээ болчих үү те. За маргатын үед. Би хариулахаас өмнө эмэгтэйгс нэг. Тэгээ бас хой хүний уушиг. Окей гүчи зогтох гэдэг юм. Би хариулна. Чамд body count чухал уу? Йоо, яараар битээр шаачна те. Эхлээ асуугаад чухал биш шааснаа дотор нь чухал байвал чи оно штэ. Тэгэхээр шууд л хариулчих гэж. За, охин эмэгтэй хариулъя. Одоо тийм нэгэнтээ болоод өнгөрсөн юм одоо чухал гэх юм чашаа чухал биш гэх юм. 100 гших залуу шиг те. Би тэрийг өөрчилж чадахгүйгээс хойш одоо. Тийм штэ те. За би тоглож ин гэж битгий бодроо. Үннээ л хэлээ. За. 143. Фүү! Юу вэ 140? Би зүгээр 100 гэж хэлсэн чинь дахиад хагас нь байдаг шээсөө. 100 хэдэн хүн гэдэг чинь тэр чинь ингээд тоглоом биш шүү дээ. Энийг яа бахархаад юм болно биш. Body count айгуусан хөтөлсөн байна те. Олдог. Заяаныхаа энийг олсны дараа л болох байх та. За ямар ч тоо дуусчих үү те гэх шах те. Тоо дуустгүй л чиний одоо давуу тал юм да. Яг хитэ x Тоо дуустдаг байсан бол чи яана. одоо 143 body countтай хад хитэ x тэй те. X байхгүй гэж хэлсэн шүү дээ. За. Player, show player аа. Тэгээ зүгээр юм байгаа шүү. Замбалтаад яваад исэн гэдэг утгаараа биш шүү дээ. Хинч тэгж хэлээгүй шүү дээ. Чи өөрийгөө л аягүй гоё. Замбалтаж яваагүй л шаавдаа. Зүгээр ингээд юм голоор нь ингээд миний хайртай болсон намайг хайрлсан хүмүүс байгаа л та. Гэхдээ тэр бол нэг юм 3 4 сарын ч юм уу тий. Гэтэ үерхээгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм үерхээгүй. Үерхэл гэж тооцохгүй л тий. Ямар гоё юм бэ. Хэрэв би ингээд олон body count-тай ч гэсэн би тэр хүнтэй ингээд харьцаж байхдаа бол өөр хүмүүстэй юу суулзч учраагүй. Зүгээр ингээд Нэгэнтээ нэг 7 хоног мөнөг харьцсан. Тэгээ 7 хоногт бол үнэн ч хэдэг байсан гэж шүү. Тийм олон бүгднтэй бараг харьцдаг байсан гэх гээд. Чи яг хэдэн настай вэ? 21. За чи энэ тоглоомд хэдэн настайд орж ирсэн тэгвэл. Тэр чинь амар чухал байна. 15 таа даа. За гоо гэхдээ амар гоё шүү дээ. Яг бүх үнэнгийн хэлний амар гоё ихгүй. Өдөр алгач хийдэх үү яа. Гоо хинч гарч ирээ. Бодлоо ярьж чаддаггүй байхгүй. Тийм үү. Чиний боовны хэмжээ хэд вэ? Хариулчих юм уу? Тийм бодлоо шүү. Бодлоо ярьж чаддаггүй юм чи. За миний буруу. Чи үнэнч манай буруу чи 3 байгааз шүү дээ.
127 3 туухаар ч юу юм бэ? 7 шүү, 4 7 шүү. 42 дахих яа. Таны X-ийн чинь нөгөө эрэгтэй үйлбэр нь байна те шахаад. Эмэгтэй хүний бид орол юу хийх вэ гэж хэлсэн чи. Body count нэмнэ гэж. хэлэх юм уу? Хэлж болно шүү дээ. Миний харин нурууны хөгжил доошоо орцсон юм аа. Яа. За тэгээд хийдий. За 20 гарсан гэж бодчихгүй. 20 гарсан. За харчих гэж шах. За 20 гарсан юм байна. За За тэгвэл яа би энэс гарч чаддгүй шокноос гэж. яг ийм баахан body count боол бодогдож байгаа энэ толгой дотор юмстай ингээд 143 гэхэр чинь бүр ийм чи бол бүр ийм Камасутраг дуусгаад те. За тэгвэл 143 body count-а залуугийн хамгийн дуртай байрлалын сонсъё. Тийм. Нэг биш за 3-ыг хэлье. За 5-ыг хийсэж явах тий. Өргөд хийх гээд байгаа юм уу? Хороодлын өргөд өг гэж. Өргөд кинотеатр Өргөд хийх юм байна те. За. За манай залуугийн дуртай байрлал. Cowgirl. Cowbro. Cowgirl гэстэй. Cowgirl. Эсвэл reverse нэж болж байна. Ааха. Байж Ер нь болж юм шээс. ер нь бол дээр чинь байж хат л ер нь гоё юм байна те. За манай эмэгтэйгээ үед дуртай байрлал нь юу вэ? Эхлээд body count-ыг мэдээ тийм ээ. Хэдэн X-тэй вэ? Хэдэн body count-тэй? 4x-тэй тэгээд body count нэг 15 мав юм болов. Аа. За дуртай байрлал нь Хойноосоо. хайнасаа. Тийм. Хоёрын аль нь ч тэнцсэнгөө. Энд дээш харж үлдээд нөгөөдг нь бүр өргөө явах гээд байгаа байхгүй. Энэ охинсаа яг тэр хариултыг хэлчихээсээ хүлээжсэн байхад дотор. Бид ер нь энэ би шокноос гарахгүй гоё цэвэрхэн асуусан тийм. Битээр уг нь ингээ хүмүүсийн секси юмыг ярилцаж амар зовдөг байсан байхгүй. Энд чинь ингээ бүр хангалттай ингээ өгөө шагаад сүултээ ингээ шокнд ороо шаш. Тарих задрах гэдэг шүү яг бодохоо тий. Ямар гоё юм бэ гэх. За мөрөөдлийн болцоо. За. Мөрөөдлийн болцоо нь юу вэ тий? Мөнхтрөөс эхэлж байна. Канадын Луис гэдэг нэг нуур байдیں۔ Тэнцээ өвөл очоод яг хөлдсөн багт нь Лана Делрийн Салватор гэж дууг сонсонгоо шөнөөр яг тэнгэр цэлмэг байхад канкигаар гулах юм уу? Вау. Ямар детальтай юм бэ? Ямар гоё юм детальны гоё байваа тий. Ер нь бол угаасаа би яг энийг бүр байнга боддог байхгүй яг юм хостой олчих юм бол яг Аялал зүгээр сайн нэзэд болоо тийш явна гэж яах вэ? Надад сонссон чинь бүр гоё санагчлаа гэж. За. За манай маргатын үед. 143 гэж. Одоо надад бас байхгүй. За яг бид гэхдээ иймэрл юм боддیں۔ За. Чи ихтэй ер нь сексээс өөр юм боддог юм уу гэж. Миний хувьд шүү дээ ингээд мөрөөдлийн болцоо гэдэг нь нөгөө эмэгтэйгийнхаа хамгийн дуртай зүйл. Жишээлбэл одоо ном унших дуртай хүн байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн зориулаад тэр номын санг бүхэлдэн түрээсэл зүгээр хамт байгаа тэр хүний ямар жаргалтай байгааг л харахыг хүсдэг. Энэ бол хариултаа бэлдсэн юм шүү. Гоё шүү тэр. Бэлдээд байгаа. Ойлгосон юм манайхаа. Манай эмэгтэйгээ үед мөрөөдлийн болцоо. Яг гоё хамт дрифтлэх. Эсвэл гоё уралдах ч юм уу тийм машинтай холбоотой юмнууд л гоё. Вау. Манай хоёр залуу ажлын өмнөхтэй юу? Бага. Excavator үнэлэхтэй. Excavator-аар ч дэрэг хийхгүй л дээ бро. За манай эмэгтэйгээ жишээл залууд яг одоо гадаад физикэд байдлаас ямар шалгуур тавьдаг вэ те? Цэвэрхэн. Тэгээ ер нь хувцан цэвэрхэн гоё. Тэгээд би өөрөө жоохон хипхоп юм баггүй юу. Тэгээ яг чөлөөт байвал уулна гоё. Монголд Тупакийн амаатны охин байна гэх тийм ээ. Ер нь 180 тийм. За манай хоёр залуугийн өндөр хэд вэ? 82. Вау, бас хөнгө аваад гарчлаа шүү дээ. 89-ийг холдохгүй бас ойртохгүй тий. Түрүүн би хэлж ирсэн. Миний нурууны хөгжил буруу газар очсон гэдэг 75. За тэгээ доор чинь 6 байгаа гэсэн үг. Тий? 5 юм уу 80-аас 75 гэсэн 5 сая жүтер нэмэгдсэн бас гоё л юм. За Тэр нь яг шоу охин гэдэг тодорхойлолт нь яг ямар юм бэ юу те? буруу юм шоу. Өмнөх дугаарыг үзсэн бүр амар өдөртсөн. Энэ гурав ингээд нэг худлаач яриад байгаа мөн ч яриад байгаа би ингээд жоохон эргэлзээл юм л та. Тэр нь харин жоохон сонирхолтой болчих шүү. Яг зүгээр. Таад маань өөрсдөө нэг нэгнээс асуух асуулт бас байна уу? За, маргадад байна уу асуулт? Орд нь юу юм бол? Орд. Вау, би амьдрал анхудаага орд сууж байгаа гэж байна. Ихэр. Yes гэж хэлэх тий. Манай залуу юу нэртэй? Би хумхын орд. Тохирдог уу? Тохирдог. Хоёулаа агаарын ордолтой. Араараа ордог. Агаарын орд. Агаарын орд ёо. За манай эмэгтэй одоо манай хоёр залуугаас гоё асуух асуулт байна. Чи нөгөө сонголт хийх болохоор Нөгөө залуугийн ордыг гэсэн. Энд чи 21-тэй, энд чи 25-тай те. Аа.
21-т нь Би ч одоо 28 тө хүн бохгүй юу. Тэгээд Йоо. Анагийн дүү байж гэх те. Их чин чамаа хүлээнэ. 7 их ч юм биш. яха надад бол зүгээр. Гэтэ хоёр залууд одоо зүгээр үү те. зүгээр үү те? Энд тийм жоохон насын жоохон Тийм эрэгтэй хүндээ нас хамаагүй өстэй. Нас зөрхөөс гээд тийм ээ. Нас ер нь бол хамаагүй л тий. Тийм нас хамаагүй. За манай Мөнх төрөө. Хамаагүй. Манай өмнөх X маань дандаас ихч байсан. Вау. Гайхалтай. Чин 6 15-тад хүнтэй онцсон гэсний 6 одоо 21-т чинь тэрнээс биш 6 жил өнгөрч байгаа. 6 жилийн дотор 143 хүнтэй онцсон байна да. Хаваач үзлээ шүү дээ. За тэгвэл одоо нэг тэрэлцэж үзье те. Хөрөлцөж үзье. Хажуудах үнэ мэдрий тийм ээ. Тий. Вау. Тайван. Дахиад хөрөдэж болно шүү. Одоо мөнхөд тэрвэрлээ. За мөнхөө гэлж. Мөнхөө одоо яг нөө механик эргэлтээ хийгээд баруун талд нь солонгоо байгаа. За. Энэ биш багчсан юм шүү дээ. Яг энэ хоёр дахь тэрвэрлэхээр яг яасан үсээс үнийг оноо аваад байгаа. Шиминя. За манай солонгогийн сэтгэлийг сонсъё тийм ээ. Хоёр залуу хоёулангийн одоо өндөр нам бүх юм одоо мэдлээ те. Энд болохоор аюу гоё үнэртэй юм байна. Вау. Тийм гоё үнэртэй байна. Энд болохоор аюу гоё тийм бас гоё дулаахан мэдрэмж өгч юм. Дулаахан мэдрэмж. Энд жоохон хүүтэн шааж байна Жоохон халуунтай юм уу юу бараа те. За тийм та гуравт маань гоё нэгнээс асуух асуулт байхгүй бол манай эмэгтэй хариултаа гаргах бэлнэ. Бэлнэ үү те? За окей. За тэгвэл манай эмэгтэй 3 тоолоод тал руугаа Шинж барыг сонгомоор гараа заах юм байгаа шүү. За. Бэлнэ үү те? За бүгдээ 3 талаад хариултаа гаргая. За 3 2 1. Вау. Я. Гайхалтай. Тэгэхээр гоё хариулт байлаа. За гоё хариулт байлаа ш. Гоё сонголт биш үү те. Хариулж идэх шээс те. Хай те. За та гурмаа нэгнийхээ нэг баяр. Энд бас нэг оноо авчлаа. Тэнд лайдарны 5 оноо авсан. Төрүүлж мэдлээ ш тийм ээ. Зээ. Сайн сонголт дээр Одоо яг ингээд төсөлжсэнс хэр Болтой аваад бас гоё асуух асуулт байл асууж болно. Нүд амар гялбдаг гэж бодсон чинь бас гайгүй шүү. За манай шоу яах вэ? Охиноо. Тэгээ ер нь бол төсөөлсөн шиг л байлаа л да. Яг хангалттай яг миний сэтгэл таарахаар үзэсгэлэнтэй үздэг байна. Тий. Вау. За манай маргад үед. Ерөөсө төсөөл өгөлтэй. Тэг хөрх охин байна. Тэг хөрх охин. За. Бүх хүн бүдөө өвсөнд гэж нэрээ. За манай эмэгтэй. Солонгогийн үед. Яг ийсэн. Ямар хоёр өстэй байлаа гэдэг. Хоёр шиг харж штэ. Гоё залуучууд байна оо. Яа, наач бас гоё залуучууд байна оо гэх тэ. За зоогоод яг хуу шууд манай хоёр залуу маань үдэ энчих манай солонгоо маань одоо Хоёр дахь шийдвэрээ хоёр дахь шийдвэрээ гар. 3 2 1. Вау. Ороо найз нь бүр. Чи Ашгүй гурванаа шавдахаар боллоо. За манай тайлбар нийчээ. Солонгоо маань нүдний боолцтой байхдаа мөнхөг сонгосон. За нүдний боолт авсны дараа бас дахиад мөнхөг сонголоо. Шийдвэртээ үнэж байла. Гайхалтай. За ингээд мөнхөгийн хариултыг сонсъё, тийм ээ. Мөнхөө зөвшөөрч гин үү? Энэ шийдвэрийг те. Yeah, sure. Why not? вау. Oh, yo. За одоо 5 дахь хэлээр нэг хэлчих. Чихтэй нэг Икимашо. Ямар гоё юм бэ? Одоо чи аль нэг гадаад хэлээрээ өөрийнхөө одоо илэрхийлж чадах хамгийн сайн илэрхийлж чадах хэлээрээ айгуу гоё юм секси нэг өгүүлбэр хэлж чадах уу? Хайрын ч үж болно те. Энэ эмгтэй зориулсан. Хайрын хэл Франц. Pick up line хэлж болох юм уу? Орос хэл сурж байгаа гэлөө. Орос хэл Францаар сурж байгаа. За орсоор ярьж байгаа. Орос. Yes, шаг нэ. Тэгээд орсоор ярьж хойлоо ярьж чадчихвэл чадаад үгүй бол бүлээ ерөөс. Яаж байгаа Йоо, боловсрал юм чухал байгаа шүү дээ гэж.
Миниаровский чуть-чуть. Чүчүүд гавери өгшөх. Яг За за нэг яг аваар паруск чуть-чуть гэдэг байхгүй. чи хасагдсан бро одоо би орж ирэх шүү. Бодлоо төгсөн шүү. За. Яа ингэж яасан бэ? За одоо болцсон шүү дээ. Хоёр маань матч болцсон. Аргагүй хичээл аашилж бижээр сонгочоо да. Тэг сонгохгүй байж болж байсан шүү дээ. Энийн өмнөх дугаарыг нэр үзсэн бол хүн сонгоогүй шүү дээ. Нөгөө. Илэх 144 гэсэн юм. Гарч ирж болоо шүү гэж бас хэлэхгээ те. Манай маргад дээр гарч ирэх охин байвал гар өргөдгөө. 143. Яа die why not 140 дээр үгээл те. Гоё. Байхгүй. За ер нь миний хөшин body count нэг амар олон төдлөө хэрэггүй юм байна дөө. Гэтэ яг маань шоунд гоё хийсэн баярлалаа. Тийм манай шоунд хийсэн. Цаашдаа өөр газар хийлээ юм браа гэх те. Тэгтээ ингээд 140 бидний тоогоо гаргацсан байна гэхээр ингээд барыг тоогоо тэмдэглэж явдаг байсан. За манай ивент чи вайныг манай хоёр маань матч хийсэн болохоор гоё зөрөөд гоё тийм ээ. За нэг гоё ай тавьдгоо. Гүйдэр алгач. Хамтдаа бүтээх мөч hardis. За матч хийсэн гүйдэр алгач. Яа. Оролцсон бүх оролцогчдод баярлалаа. Маш их баярлалаа. Гоё үн шудар гоё оролцлоо. За баярлалаа бро. За таад мөн тэгээд сошиал хаягаас солилцоод те гоё цааш тань харилцаагаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа тийм ээ. Судалт нь Хоёр өрч маань байна. нэг хамт ширээнд суувал Тэ энэ найзуудын хажууд нэг сандал нэмээс уучихгүй те. Манай найзууд нь зөвшөөрч гинөө. Яа найзууд нь зөвшөөрдөг гэсэн. хамгийн дөрөв дугасаа охин тийш явчихоо гэж. Одоо энэ гурав яг юм чөтгөршиг найз нь ингээ хажууд нь ингээ байна. Тэгээ өөрөө гэхдээ ер нь худлаа яг унан байсан ч гэсэн худлаа хэлж болохгүйсэн. Тэгээ энийг мэдэгдмээр байсан. Гол нь энэ энүүгээр харагдмаар байсан юм гэж байна.